Сайн байцгаана уу? Манай дараагийн дугаар ороход бэлэн болоод байна. Энэ удаагийнхаа дугаараар та бүхэндээ бас л нэг маш харамсалтай иргэний тухай ярьж өгөхөөр бэлдсэн байгаа. Миний хоолой жоохон сөөжгсөн байгаа болохоор энэ дугаараа жоохон сөөнг олоод ярих нэ. За ингээд хэрэгээр ярьж эхэлцгээе. Кара Николсон 1993 оны 5 дугаар сарын 20-нд Colorado Springs Паул болон Жулиан нарын охин болж мэндэлсэн. Тэрээр түүний ах болох Terence мөн охин дүү ээж аавынхаа хамтаар Colorado Springs-д өсөж төрсөн байдаг. Найзууд болон дотны хүмүүс нь түүнийг Кара гэж дууддаг байсан учраас одооноос Кара гэдэг удаа явчих. Гэр бүлийнхэн нь түүнийг дүрслэхдээ маш олон найз нөхөдтэй, найрсаг, хүмүүстэй хил хамаа хурдан ололцдог. Мөн гэр бүлийнхэнтэйгээ ч маш дотн сайхан харилцаатай хэмээсэн байдаг. Кара уран зурагт маш их дуртай охин байсан учраас сургуульд байхдаа зураг зурагч чадвараа дээшлүүлэхийн тулд хувийн багшаа хүртэл хичээл заалгадаг байсан ба ихэнхдээ өөртөө хөөрхөн санагдсан эмэгтэй хүмүүс аль эсвэл өөртөө таалагдсан хувцсны зургийг зурх дуртай авьяаслаг охин байсан. Харин өсвөр наснд очиод 13 нас хүрэх үедээ өөрийнхөө хизээч өмнө гаргаж байгаагүй тийм зан ааш авир үйлдэлүүдийг гаргаж эхэлсэн байдаг. 13 таа байхдаа дэлгүүрээс юм аваад мөнгөийг нь төлөхгүй гарч явснаар цагдаад баригдан зан авирын доголдолтой хүүхдүүд тусалдаг. Нийгэмлэгт албан шаардлагаар явж исэн байлээ. Энэ үедээ хичээлдээ ч мууцаар байсан ба 16 нас хүрэх үед тэдний гэр бүлийн нохой нас барсан түүний сэтгэл зүйн хувьд маш том цохилт болсон. Энэ явдлаас олж маш их стресст орсны улмаас сэтгэл заслын эмчилгээнд явж эхэлсэн ч эмчилгээнд явж байх үедээ депрессны эм хэрэглээд түүнийхээ нөлөөнд автснаар байдал уламжт орсон гэж хэлж болно. Түүний сэтгэл заслын эмчин Караг bipolar гэх сэтгцэн эмгэгтэй байж болцшгүй гэсэн оншийг гаргасан байдаг. Тайвшруулах эмнийхээ нөлөөнд бүр мөсөн орчихсон байсан Кара удалгүй масууруулах бодис хэрэглэж эхэлсэн. Түүний хамгийн их хэрэглэдэг болсон масууруулах бодис нь heroin гэх нэртэй тийм масууруулах бодис. За энэ үед нь эцэг гэх нь юу хийхээ мэдэхгүй байсан учраас Караг орчноос олж үзэх хэрэгтэй хэмээн бодоод түүнийг ахлах сургуульд байхад нь сургуулиас нь шилжүүлэн Life Skills of Colorado Springs гэх сургуульд оруулсан ба энэ нь ч маш зөв сонголт болсон. Учир нь Кара буцаад зургандаа сонирхолтой болж шинэ сургууль нь ч тэр сурагчдаа дуртай чиглэлийнхэн дагуу маш сайн дэмждэг сургууль байсан. Ингээд удалгүй Кара сургуулаа төгсөж нэгэн ресторанд зөөгчөөр ажиллаж эхэлдэг. Кара хэдий багасаа зураг зурх дуртай байсан ч түүний хүсэл мөрөөдөл удалгүй өөрчлөгдөн модель болох мөрөөдөлтэй болдог. Удалгүй 2012 оны 100 түүний эцэг эх нь ажлын шаардлагаасаа болон Чикаго руу нүүсэн ба Кара ч мөн тэдэнтэй хамт нүүсэн. Гэвч энэ үед Кара масууруулах бодисоо хэрэглэсэн хിവэрэл байсан. Чикагод очисон даруйда охиныхоо донтолтын санаа зовсон эцэг эх нь түүнийг drug treatment буюу хар тамхины эсрэг эмчилгээнд явуулж эхэлсэн боловч Кара дүрм зөрчсөн гэсэн үндслэлээр удалгүй тэр газараасаа хөөгцсөн байдаг. Чикагод нэг л дасаж өгөхгүй байсан учраас Кара буцаад Колорадо руугаа ганцаараа нүүхөөр шийдсэн ба эцэг эх нь энэхүү шийдвэрийг маш их эсэргүүцсэн. Буцааж ганцаараа ингэ явуулахгүй гэж тэмцэж байсан ч охиноо барьж дийлээгүй. Гэхдээ эцэг эхийнх нь ганц санааг нь амрааж исэн зүйл нь гэвэл түүний ах болох Terence энэ үед Colorado Springs-д амьдарч байсан. Мөн Кара ахтайгаа маш тутан болохоор Terence байгаа юм чинь Кара алдсахгүй гайгүй байх гэж итгээд явуулсан байдаг. За буцаад Colorado Springs руу нүүх үедээ Кара 3 эрэгтэйтэй roommate болон нэг байранд хамт амьдрах болсон. Энийг мэдээж эцэг эхт нь мөн л таалагдаагүй. Гэхдээ Кара угаасаа өөрийн юу хүссэнээ хийдэг байсан учраас эцэг эхийнхээ хориглолтыг ч нэг их тоогоогүй. Нүүж ирснийхэн дараа Кара харин ч эцэг эхийнхээ бодож байсан эсрэгээр маш идэвхтэй амьдарч эхэлсэн. Тэрээр буцаад хуучин ажиллаж байсан зөөгчийн ажилдаа орсон ба модель болох мөрөөдлөөж бас марталгүй агентлагууд дээр очин зураг авалт болон шалгаруулалтуудад маш идэвхтэй оролцсноос гадна Mayhem гэх вебсайтанд өөрийн зургаа оруулан ингэснээр аль нэг компаниас ажлын санал ирж магадгүй хэмээн итгэн хүлээсээр байсан. За энэхүү вебсайт нь модель болох хүсэлтэй охтууд өөрийн зургаа оруулж харин зурагчид болон компаниуд таалагдсан модельд ажлын санал тавьснаар карьераа өсгөх боломж олгодог ийм вебсайт байсан байлээ. Кара модель болох хүсэлтэд хөтлөгдөн явсаар нийгэмдээ санхүүгийн бэлгийн асуудалтай тулгарч ирсэн бөгөөд энэ үед roommate-үүдээс хоол хүнсний зүйлс зээлж иддэг болчихсон байсан. 2012 оны 10 дугаар сарын 9-нд Кара roommate-үүдийнхаа нэгэнд нь моделийн ажил олсон байгаа зураг авалтанд Денверт болон тиймээс одоо явахаар бэлдэж байгаагаа хэлдэг.
Энэ үед Кара санхүүгийн асуудалтай байсан гэж хэлсэндээ тийм болохоор roommate-үүд нь түүнд туслан аль нэг газар очих хэрэгтэй бол хүргэж өгдөг байсан байгаа. Тиймээс түүний Денверт хэрхэн очихыг нь асуухад Кара манай нэг найз ирж намайг аавна. Тэр найз маань намайг Денвер руу хүргэж өгч байгаа юм аа гэж хэлдэг. Удалгүй найз нь өөдөнд ирчихсэн учраас явлаа гэж хэлээд Кара гарахт нь түүний roommate цонхоороо гарахад үүднээс нь хар өнгийн нэгэн машин хөдлөөд явж исэн. Энэхүү өдрийн оройны 11 цаг 45 минутанд Кара ах болох Terence рүүгээ залган Денверт болж байгаа зураг авалтынхаа тухай хэлсэн ба энэ өдрөө дахиж ахтайгаа буцаж холбоо бариагүй. За дараа өдөр нь болж 10 дугаар сарын 10 болоход ах нь Карагаас дуудлага хүлээж байсан. Учир нь тэрээр ямар нэгэн зураг авалтанд ороод дуусныхаа дараа ах руугаа үүргэлж залган зураг авалт ямар болсон талаар ярьдаг байсан боловч энэ удаад тэрээр дуусныхаа дараа ах руугаа огт залгахгүй байсан нь Terence сонин санагдан үдээс хойш болоход Кара руу залгахад утас нь унтраастай байсан. Terence хэд хэдэн удаа ойрхон давтамжтай залгасаар л байсан боловч дүүгийнх нь утас унтраалттай хэвээрэл байсан байгаа. Иймэрхүү байдалтай 10-ны өдөр өнгөрч 11 болоход мөн л ах нь Карагаас ямар ч зураг сонсоогүй учраас гэрт нь очихоор шийдэн гэрт нь очсон. За гэрт нь очих үед roommate-үүд нь Караг 9-нд зураг авалтанд орно гэд гарч явсноос нь хойш хараагүй ба бүр хинтийн ч холбоо байраагүй гэдгийг хэлж өгдөг. Terence дүүгийнхаа өрөөрөө орон эргэн тойрныг нь шалгаж үзэхэд Карагийн утасны цэнэглэгч, лаптоп, төрөвч, цүнх, нүүр будгийн хэрэгсэл гээд өдөр тутамдаа ашигладаг зүйлс нь тэр хэвээр өрөөнд нь байж л байсан. За Terence Кара хэрвээ нэг өдрөөс илүү урт хугацаагаар гэрээсээ явж байгаа бол эдгээр зүйлсээ үлдээгээд явахгүй гэдгийг маш сайн мэдэж байсан учраас санаа нь бүрч илүү зовн шууд цагдаагийн газарт очин Караг алга болсон хэмээн тэмдэглүүлдэг. Гэвч цагдаагийнхан Караг насанд хүрсэн хүн учраас хаа нэг тийшээ явахдаа заавал бусад хүмүүст мэдэгдэх шаардлагагүй гэж үзээд огт тоогоогүй. Харин Карагийн гэрийнхэн бол түүнд ямар нэг зүйл болсон гэдгийг маш сайн мэдчихсэн. Учир нь Кара өмнө нь хизээш гэрийнхэнтэйгээ болон найзуудтайгаа холбоо барилгүй алга болдоггүй байснаас гадна тэрээр сошиал медиадаа маш их идэвхтэй хүн байсан учраас сошиал медиадаа ямар нэгэн пост оруулахгүй ингэж удаан алга болох нь хэвийн зүйл биш гэдгийг маш сайн мэдчихсэн. Тиймээс Жулия Паул хоёр охиноо хайхаар цаг алгүй Чикагогоос Колорадо Спрингс руу нисч очсон байдаг. Очсон даруйдаа цагдаагийн газар дээр очин цагдаагийн ажилчдыг охиных нь алга болсон хэрэг дээр илүү анхаарал хандуулахыг шаардсанаар эцэст нь цагдаагийн ажилчид Караг ирж хайх ажлаа эхлүүлсэн. За мөрдөгчид ажлаа эхлүүлэн Карагийн талаар судлаж эхлэхдээ түүнийг 17 настайгаас эхлэн сүүлийн 2 жил онлайнаар зар тавин биеийн үнэлдэг байсныг олж мэддэг. Найз нөхөд болон гэр бүлийнхэн гээд бүгд үүнийг мэддэггүй байсан учраас энэ үед бол бүгд нэлээд шоконд орсон байгаа. Энэ тухайн нэгтлээд судлаад үзэх үед мазуурлах бодисоо худалдан авахын тулд түүнийг хийдэг байсан бөгөөд зарим нэг моделийн ажил олж өгдөг их компаниуд нь ч ийм дэрийдлэр охтыг биеийг нь нөлөөлдөг байсныг нь олж илрүүлдэг. Энэхүү үннийг эцэг их нь олж мэдэх үед Кара охин алга болсон талаараа олон нийт бол нэлээд шуугаад эхэлчихсэн. Хүмүүс ч Караг хайхад сайн дураараа маш их тус болцоож байсан үе. Тиймээс гэр бүлийнхэн нь охиныхоо энэхүү үннийг олон нийтэд дэлгэхээс айсан. За учир нь гэвэл эмэгтэйчүүд алга болсон тохиолдолд олон нийт эмэгтэйг хайхтан тусалж байгаад алга болсон эмэгтэй биеийн үнэлдэг байсан гэдгийг мэдэгдвэл бүгд тэр эргийг тоохоо болж эсрэгээрээ хохирогчийг буруутгаж эхэлдэг. Эцэг эхийнх нь хувьд охиноо олох нь хамгийн чухал байсан учраас энэ бүхнийг нуухыг хүсэж байсан боловч нөгөө талаараа энэ нь чухал мэдээллүүдийн нэг байсан учраас олон нийтэд ил болгохоос өөр сонголтгүй болсон. За яг л тэдний бодож байсанчлан олон нийт энэ тухай мэдэх үедээ ихэнх нь охиныг ирж хайх үйл явцад тусалцаа үзүүлэхээ болсноос гадна сонин хэвлэл мэдээллийн сайтууд ч тэр холбоогоо тасалж эхэлдэг. За зарим нэг хэвлэл мэдээллүүд бүр эсрэг нийтлэлүүд гаргаж эхэлсэн ба тэрхүү нийтлэлтэй эцэг их нь охиныгоо гэмгүй сахиусан тэнгэр гэж бодож байтал охин нь биеийн үнэлэгч байсан батлагдлаа гэх мэт гарчигтай мэдээллүүдийг гаргаж эхэлсэн. За 2012 оны 11-р сард цагдаагийнхан Караг хамгийн сүүлд харсан байж болцшгүй гэх хоёр эмэгтэйгээс мэдүүлэг авдаг. За нэг эмэгтэйгийнх нь хувьд бол мөрдөгчд түүнээс мэдүүлэг авсан ч тэд юун тухай ярилцсан болоод ямар мэдээлэл авсны хэсэг нь тодорхойгүй байт юм бэлээ. Харин нөгөө эмэгтэйгийн хувьд бол Каратай адилхан байдлаар биеийн үнэлдэг байсан найз нь бөгөөд Карагийн тухай гэр бүлийнх нь болоод цагдаагийнх нь илрүүлээгүй байсан зүйлийг хэлж өгсөн ч яг Карагийн алга болсон хэрэгтэй холбоотой мэдээллийг бол авч чадаагүй. Үүнээс хойш ч гэсэн Караг харсан гэх өөр хит хитэн гэрчүүд гарч ирсээр л байсан. Маш олон хүмүүс Караг харсан гэх боловч яг судлаад үзэхээр аль нь ч Кара биш вэ ч таарад байсан байгаа. Нэгэн залуу хэлэхдээ Лас Вегаст биеийн үнэлэгчдийн зурган донд Карагийн зураг байсан гэснийг сонсоод тэрхүү сайт руу норон мөрдлөг явуулахад тэр нь Кара биш вэ ч таардаг.
бас нэгэн залуу цагдаагийн газар руу залхан Караг нэг залуутай явж байхыг харсан ба охин нэлээд айсан бас тухгүй байгаа нь харагдаж байсан гэсний дагуу шалгаж үзэхэд мөн л охин Кара биш байсан ба зүгээр л хосоод явж байсан болж таарсан. Яг үнийн эрэхтэй энэ үед цагдаагийнхан ч Карагийн хэрэг дээр үнэн сэтгэлээсээ хандаагүй ба эхэнд ирсэн хідэн дуудлага болон мэдээллийн дагуу шалгаж үзээд тэд нар нь бүгд хуурамч дуудлага мэдээлэл байсан учраас дараа нь ирэх мэдээллүүдийг шалгаж үзэхэд зогсоочихсон гэж хэлж болно. Ингэж Караг 90 хайх үйл явц удаашран хэрэг дээр ажиллаж байсан цагдаагийн ажилтнч хэрэгт тэгж их анхаарал хандуулахгүй байсаар 2013 оны эхээр хэргийг дааж авсан цагдаагийн ажилтан солигдсноор хэргийн үйл явц арай нэг юм гайгүй хурцсаж эхэлсэн. За 2013 оны 2 дугаар сард цагдаагийн ажилчид Карагийн 2012 оны 10 дугаар сарын 29-нд оройн 7 цаг 28 минутанд сошиал хаяг дээрээ постлж исэн нэгэн сурталчилгааг олдог. Энэхүү сурталчилгаа нь Sexy шаргал үст 5-21 гэсэн нэртэй Карагийн шаргал өнгөтэй парик сүүж зураг авахсан зураг байсан ба дор нь түүний утасны дугаар мөн бичээстэй байсан. Үүнийхэн дагуу цагдаагийнхан Караг алга болдог өдрөө ямар хүмүүстэй утсаар ярьсныг нь олж мэдгээр шалгаж үзэхэд Кара алга болдог өдрийнхөө оройны 9 цаг 50 минутаас 11 цаг 08 минут хүртэл нэг хүнтэй 8 удаа утсаар ярьсан байсан бөгөөд Карагийн утас хамгийн сүүлд 11 цаг 59 минут хүртэл асаалттай байсан нь тогтоогддог. За цагдаагийнхан Каратай алга болдог өдрийнх нь орой 8 удаа утсаар ярьсан хүнийг нь тогтоох боломжгүй явсаар бүхэл бүтэн 3 сарын дараа 5 сарын 2-ны өдөр тэрхүү дугаарын эзнийг хэн болохыг нь олж тогтоосон. За тэрхүү хүн хэн байсан бэ гэвэл 38 настай Joel гэх залуу байсан бөгөөд түүнээс мэдүүлэг авахад 2012 оны 10 дугаар сарын 9-ний тэр орой биеийн үнэлэгч авахар хайж байгаад Карагийн постыг харан холбоо барихаар залгсан ба хид-хідэн удаа нэг лүгээ залхан уцаар ярьсан боловч нэгэнтэйгээ уулзаагүй гэдгийг хэлдэг. Тэрхүү залуугаас мэдүүлэг авсныхаа дараа мөрдөгчд Карагийн утасны байршлаар хамгийн сүүлд хаана явж байсныг нь тогтоохоор оролцсон ба энэ нь амжилттай болж нэлээд тодорхой газруудыг олж илрүүлсэн. Кара алга болдог өдрийнхөө орой 10 өнгөрч байхад гэрээсээ гарч усан бөгөөд 9665 Burgess Road гэх хаяг дээр очсон нь Joel гэх залуугийн эцэг эхийнх нь гэрийн хаяг болж таарснаас гадна тухайн үед Joel эцэг эхийнхээ хамт амьдардаг байсан. Кара гэрээ сурвалжлах үйл явц маш удаанаар үргэлжилж байсан учраас эцэст нь бүр 2014 оны 10 дугаар сарын 15-нд л Карагийн хамгийн сүүлд очсон гэх Joel-ийн эцэг эхийнх нь гэрт нэгжлэг их зөвшөөрөл аван нэгжлэг хийдэг. Энэхүү нэгжлэгт хэд хэдэн эйжентүүд болон шинжээчид ирсэн ба зарим нь үнэрч нохоотой ажилтдаг шинжээчид байсан. Гэрт нь нэгжлэг хийж байх үед Joel-ийн ээж шинжээчдийг хашаан дотроо дагаж алхан хэд хэдэн газруудыг зааж өгөөд 1985 онд энэхүү байшин худалдаж авснаас хойш 30 жилийн хугацаанд морь болон зарим тижээвэр амьтдаа оршуулсан хэмээн тайлбарлаж өгч байсан. Хэд хэдэн газар үнэрч ноход дохио өгөн ямар нэгэн зүйл тэнд булагдсан байгаа гэдгийг мэдэгдэж байсан ч тэрхүү зааж өгсөн газрууд нь дандаа Joel-ийн ээжийн хэлсэн тижээвэр амьтдыг нь оршуулсан газар байсан учраас мөрдөгчд ухаж үзэлгүй зүгээр л орхисон байдаг. За Joel-ийн эцэг эхийн байшинг нэгжиж дуусаа шинжээчд болон мөрдөгчд юу ч олж илрүүлээгүй. За Joel-ийн ээж болох Betty мөрдөгчдөд Joel-ийн хаяа очдог эсрэг талд нь байрлах 11660 Agres Lane гэх хаягийг шалгаж үзхийг санал болгосон. Түүний хэлсний дагуу мөрдөгчд газрын эзэн болох хүнтэй холбоо барин зөвшөөрөл авснаар 2014 оны 10 дугаар сарын 22-нд тэрхүү газарт 4 үнэрч нохой хамтаар очин нэгжлэг хийж үзэхэд 4 нохой дөрвөлээ нэг газар дээр очин ямар нэг зүйл олсноо мэдэгдэн тойрон эргэлдээд байсан. За тэрхүү газарт нь очин ухаж үзэхэд өмнө нь тэнд нь нүх ухсан үйлмэр байсан ч тэндээс юу ч олоогүй. Үүний дараа мөрдөгчд дахин Joel-оос мэдүүлэг авсан ба Joel мөн л ижилхэн хариултаа өгсөн. Тэрээр хэлэхдээ биеийн үнэлэгч авахар хайж байсан ба Каратай хэд хэдэн удаа уцаар ярьсан нь үнэн. Гэхдээ тэр өдөр түүнтэй огт уулзаагүй. Мөн өмнө нь хэд хэдэн удаа биеийн үнэлэгч авч байсан тухайгаа ярьсан ба өмнө нь нэг удаа гэрлэж байсан болоод Joel-ийн харт амхны хэрэглэнээс болж гэрлэлтэн бүтлгүүдэж түүнээсээ болж биеийн үнэлэгч авах нь ихсэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг. За мэдүүлгийн дараа цагдаагийн ажилчид түүний хуучин эхнэр болох Кристина Palmer-тай холбогдсон мэдүүлэг авахыг хүссэн боловч Кристина мэдүүлэг өгөхийг хүсээгүй. Тэр удаа бүр мөрдөгчдтэй холбогдохыг ч хүсээгүй байт юм байлээ. Мөрдөгчдөд Карагийн алга болсон хэргийн талаар хангалттай сэжвэр байхгүй байсан учраас өөрсдийн гисэн хэд хэдэн таамаглалтай л байсан. Эхнийх нь таамаглал бол Кара нэгэн биеийн үнэлэгчид
зуучилдаг хүний дор биеэ үнэлж байгаад үүнийгээ болохыг хүсэх үед нь тэрхүү зуучлагч нь уурлан түүний амь насыг хөнөөсөн гэсэн таамаг байсан бол хоёр дахь таамаг нь Караг ажиллаа хийж явах үедээ буруу хүнтэй тааран хүний наймааны золиос болсон байх магадлалтай гэж үзчихсэн. За энэ үеэс хойш хэрэг сунжирсаар цагдаагийн ажилчид хангалттай сэжүүр олж чадахгүй ингэж явсаар Кара алга болсон өдрөөс хойш 10 жил өнгөрсөн. За 10 жилийн дараа мөрдөгчөд Жойлийн салсан эхнэр болох Виржиниа мужид амьдарч ирсэн Кристианагаас эцэст нь нийгэм 2022 оны 2 дугаар сарын 1-нд мэдүүлэг авахар болдог. За Кристианатай очиж уулзсан мөрдөгчд бол FBI-ийн Special Agents болох Brandon мөн Майкл Wells нар байсан. Кристианы хэлэхдээ Жойлийн аав 2014 оны 11 сард нас барсан. Бас аавыгаа нас барсны дараахан Жойл Кристинаг хамт гадагшаа гарч өөрийнхөө шинээр авсан тракаар хамт явахыг санал болгодог. Мэдээж Кристина нөхөртөөгөө хамт траканд нь суун явсан ба жолоо барьж байх үедээ Жойл Кристинад нэгэн биеийн үнэлэгчийг хөлсөлж аваад Жойлийн машин дотор тэд бэлгийн харилцаанд орсон ба тэр үедээ эмэгтэй хоолой гитрхий чанга боосноос болж амь насныг нь хөнөөчихсөн бөгөөд эмэгтэй цогцыг эцэг эхийнхээ байшинд аваачин нас барсныхан дараа оршуулчихсан байсан морьныхон булшны хажууд цогцыг нь шатаагаад шатаасан үнсээ шохоотой холон хогийн ууданд хийгээд газарт булсан тухайга ярьсныг нь мөрдөгчдөд Кристина хэлж өгдөг. Мөн Жойл хийсэн хэргийнхаа талаар аль хэдийн эцэг ихтэй хэлсэн байсан ба аав нь үүнийг нь сонссноосоо болж гинт биеийн мудан удалгүй нас барсан. Мөн түүний ээж нь яагаад амьтдаа оршуулсан газрыг нь хөндөхгүй байхыг хүссэн нь ч хүүгээ хамгаалж байсантай нь холбоотой болж таарсан. За 2022 оны 2 дугаар сарын 7-нд өглөөний 6:55 минутанд Жойл баривчлагдсан байцаалтанд орохоор цагдаагийн хэлцээр ирдэг. Гэвч Жойл өмнө нь өгсөн мэдүүлгээ давтан хэлсээр л байсан. Тиймээс мөрдөгчд аргаа өөрчлөхөөр шийдэн түүнд Google Map дээр эцэг эхийнх нь байшингийн зургийг болон хашааны зургийг үзүүлээд тэжээвэр амьтдаа оршуулсан гих газруудад нь тэмдэг тавьж байгаад морьтой яг хаана оршуулсан талаар нь асуусан. За Жойл 2 газар хэлж өгсөн бөгөөд 3 биш тэмдэглэсэн хэсэг овгор шороог заагаад энд бол юуж байхгүй зүгээр ухчихад хэрэглэх шаардлагагүй болоод буцаад зүгээр болсон газар гэж хэлдэг. Мөн Жойлын ээжээс нь морьнуудыг нь хаана оршуулсныг асуусан ба 3 биш тэмдэглэсэн газрыгаа тэнд юу байгаа талаар асуухт нь Бэти хэлэхдээ түүний хайртай морь болох Майлог тэнд оршуулсан гэж хэлдэг. За ингээд 2 дугаар сарын 7-ны өдрөө багтан шинжээчд болон мөрдөгчд Бэтигийн гэрт очин 3 биш тэмдэглэсэн овгор шороотой хэсгийг 3 фит орчим ухахад доороос нь хар өнгийн хогийн ууд олсон бөгөөд хогны уудын дотроос хүний идэрхтэн олсон нь Карагийн биеийн хэсгүүд болох нь тогтоогдсон. Карагийн цогц олдсны дараа цагдаагийн ажилчид Жойлыг албан ёсоор сэжигтэн хэмээн баривчлан хорьсон ба энэ үед Жойл гадаад явахаар зэхэн онгоцны тикет болон бусад зүйлсээ бэлтжигсэн байсныг нь олж илрүүлсэн. Шүүхээс түүнийг 2 дугаар цэргийн хүн амны хэрэгтэй гэж үзээд 500-аас 1 сая долларын барьцаа тавин батлан даалдаар гарах боломжтой гэж байсан бол хил гарын зүхтайх гэж байсныг нийлүүлсэний дараа 1-р цэргийн хүн амны хэрэг хэмээн үзэж сая долларын барьцаа тавих хүсэлтийг нь цуцлан шүүх хурлын үеэр шоронгоос гарах боломжгүй хэмээсэн. За 1-р цэргийн хүн амны хэрэг 2-р цэргийн хүн амны хэрэг гэдэг нь яг юугаараа ялгаатай вэ гэвэл хэрвээ хин нэгэн маш их уурлан тухайн үед нөгөө темперэ алдна гэж ярьдэн штэ. Тэгээд уураа эсвэл сэтгэл хөдлөлөө барьж дийлэлгүй хин нэгнийг хөнөөсөн бол энэ нь анхнаасаа төлөвлөөгүй санамсаргүй алга хэмээн үзэгдэж 2 дугаар цэргийн хүн амны хэрэг болдог. А 1-р цэргийн хүн амны хэрэг нь бол санаатайгаар төлөвлөгөөтэй үлдэгдсэн хүн амны хэрэг бөгөөд ихэнх тохиолдолд насаараа хоригдох аль эсвэл цаазаар авах ял зэргийг шийдэгддэг гэж хэлж болно. За Жойлын шүүх хурал бол одоо хүртэл үргэлжилж байгаа юм байлээ. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Карагийн өмгөөллийн баг шүүхтэр 19 мянган хуудас Жойл Караг хөнөөсөн гэдэг нотлох баримтыг авчирсан юм байлээ. За тэгээд шинэ мэдээлэл гарах юм бол шүүх хурал хэрхэн явагдаж байгаа талаар цаг алдалгүй YouTube сувагта мэдээлэл оруулах болно. Манай бичлэг таалагддаг бол лайка дараарай, subscribe дараарай. Хажууд нь байгаа хохон дээр дарах юм бол шинэ бичлэг хийх болгонд та бүхэнд notification очих болно шүү. Мөн энэ хэргийн талаар сан сэтгэл байвал доор comment хэсэгт бичиж үлдээгээрэй. Ингээд дараагийн дугаар хүртэл түр баяртай.